Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдсан ирсэн үндэсний шагаан наадгайн нүүдэлчдийн үе үеийн амьдрал ахуйд тулгуурсан соёлын чухал өвийн нэг. Шагаан наадгайг 12 жилийн турш судалж суралцж яваа эргэн бэгцрэнтэй манай сурвалжлах хог ярилцлаа. Тэр гадаадын 1000 гаруй жуулчдад шагаан наадгайг зааж өв уламжлалаа дэлхийд таниулах зорилго өртөж яваа нэг юм. Шагаан наадгайн тусгай орон байр анги танхим цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч намар тэнгэр дуугархаа болсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм а. Нүүдэлчин гих тодтуултай ард түмэн мал сүргээ маллаж үржүүлэх, анги өрөө хийх, ах цахаа хүндлэх ёсыг хөгжүүлэхийг үлгэрлэн харуулах зэргээр хүүхэд багчуудад хөлмөр ёс суртахууны хүмүүжил олгож байдгаараа онцлогтой юм а. Ялангуяа гэртээ ирж байгаа гадаад хүмүүстэй яаж зөвөөр танилцуулах уу, тайлбарлаж өгөх үү гэдэг дээр их судалгаа хийж өөртөө хэвшүүлсэлтэй. Тэгээ ингээд өнгөрсөн хугацаанд бид нэр ер нь шагаагаар тэр олон тоглоом 60 гаруй тэр тоглоом тоглож болдгийм бол тэр дундаасаа ер нь 4 шагаагаар хэдэн тоглоом тоглож болох уу гэдгийг би онцгойлон бас туршиж үзсэн байгаа. Ингээд бид нар бол гадаад хүмүүстэй 4 шагаа бэлгэлэх үедээ энэ шагаагаар чи энэ 10 тоглоомыг тоглож болно шүү гэж ингэж бичлэгийг нь үзүүлж өөртөө зааж өгч ингэж өөрсдийн мэдлэгийг нэмхийн зэрэгцээ ерөн шагаагаар тоглох нь ямар ач тустай юм бол гэдгийг илүү их нягтлж бодсон. Тэгээ би ингэж бодож байхад бол санаанд ороогүй юм зүйлүүд гарч ирдэг юм байна лээ. Жишээлбэл шагааг атгаж байгаа хүүхэд тэр хүн ямар хэдэн настай байх нь хамаалга тэр хүний энэ гарын хуруу үзүүр үргэлж тослогдож байдаг юм байна. Энэ шагаан тос гэдэг нь өөрөө зарцдаггүй тосонд ордог юм байна л да. Бидний хоолны тос гэдгээ шал өөр тос гарч ирдэг. Тэгэхээр энэ шагааг тоглох нь бага наснаасаа тоглож байгаа нь тэр хүүхдийн эрүүл өсөх досоор биеийн дутхгүй байхад маш тустай юм гэдгийг анзаарч мэдсэн байгаа. Нүүдэлчин соёлтой монголчууд 5 хушуу малынхаа шагаагаар эртнээс идүүгээ хүртэл наадаж иржээ. Шагаагаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, шагаан няслах, дөрвөн бэрх орхих, шагаа таах зэрэг олон арга төрлөөр тоглож ирсэн байдаг юм а. Уламжлалт яс заншилтай холбоотой үүссэн шагаан наадгай нь хүний бие махбодод эерэг нөлөө үзүүлдэг гинэ. Тухайлбал хүүхдийн мэдрэмхийг нэгэн зэрэг хөгжүүлэх, бичиж сургах, үгийн баялагийг нэмэгдүүлэх, хүртхүйн мэдрэмж сайжрах, дэг журамтай болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм а. Мөн оюун ухаан сэтгэн бодох чадвар, альва эмний онсыг тайлах арга ухаанд ажигч гэрхаа чанарыг төлөвшүүлдэг байна. Шагаан наадгай 2 бодномтой танилцаж суралцж байгаа бэгд сүрэн 60 гаруй төрлийн хөлгөн тоглоомыг зохион бүтээжээ. Чүү чамаа гэж нэртэй энэ тоглоомн дээр жишээлбэл тоглоход 9 шагаагаа ингэж хүү болгож тавиад энэ дээр 4, 8, 9 гэдэг. Тэгээ нэг буудыг ингэж хоосон үтэйгээд ингэж тоглож эхэлдэг. Тэгээ жишээлбэл би энийг тоглож сонирхуулъя. Ингэж байрлуулсны дараа энэ бол нэг хүн өөрөө өөртөө тоглодог тоглоом учраас бүр үзүүлэх гэж чая. Ихэнх тоглоом бол хоёулаа тоглодог шүү дээ. Тэгвэл энэ бол нэг ганцаараа тоглодог. Тэгээд ингээд даам шиг ингээд давж идээд байна. Хөлгөн дээр нэг шагааг үлдээж чадвал нэг ясыг нэг хүүг гэдэг юм уу. Бол би энд 3-ыг үлдээчихлээ. Жишээлбэл энэ хоёр бол ингээд холтоод ингээд бие биенээ давж идэж чадахгүй. Хэрвээ тоглоомын зорилго бол нэгийг л үлдээх байсан. Хэрвээ би нэгийг чүү чамаа арай гэж ухаанаа зарж үлдээж чадаагүй бол би өөртөө хожигдоод байгаа гэсэн санаа юм шүү дээ. Тэгэхээр энэ бага наснаас нь хүүхдийг заавал хүнтэй тоглож хожигдож чи хожсон би хожигдсон гэж яриул сурахгүйгээр өөртөө тоглуулаад ноцолдуулаад байдаг гэсэн байна. Тэгээ энэ ухааныг л насанд хүрсэн бид нар л ухаж гаргаж ирж ойлгож мэдэрч тэгээд энэ өнөөгийн Монгол ёс заншлаа сэргээн санахад энэ баяр ёслолын өдрүүдийг ашиглаж наадам, цагаан сар, ургийн баяр юу вэ нүү? 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилээр хүртэл бид нар чи эх орныхоо тухай хичээл заадаг үедээ энэ үедээ бас хөлөг тоглоомуудаа анги танхимдаа дэлгэж ингэж тоглоосоо гэж би бас хүсэж байгаа.
Шагаагаар 60 гаруй төрлийн тоглоом тоглох боломжтой. Ёс заншил суртахууны өндөр чадамжийг олгодог шагаа наадгааг цаашид бага насныханд олгох шаардлага бий болсон гэдгийг иргэн бигц сүрэн ярьж байлаа. Цахим орчин хөгжихийн хэрээр багчууд дэлгэцийн донтой болж байна. Тэд уур уцаартай, бүтээл сэтгэлгээн буурах, хараа муудах, хаагдмал бүрэг болох зэрэг сөрөг авиртай болж байна. Эсвэргээрээ шагаа тоглосон хүүхэд бүтээлч, соргог, сэргэлэнт цовоо, авхаалчтай ухаалаг, сэтгэн бодох чадвар сайтай болдог гэд шагаа наадгаан аж тус тундршгүй байна.